Эрхэм үзэгчдийн өнөөдрийн амгалан айлтгая. Та бид өнөөдөр зүрхэнд мөнгөрсөн аялгау нэвтрүүлгээр нэг хөгжмийн зохиолчийн бүтээлүүдээр хэрхэн яаж дуулж байсан, одоо яаж шинжилэн дуулж байгаа тухай нэвтрүүлгүүд бол гарсан. Ерөөсөн олон хөгжмийн зохиолчид олон яруу найрагчдын дуунуудыг цомрлог болгоод багцлан нэвтрүүлэг хийж байсан. Энэ удаа та бүхэнд нэг яруу найрагчийн шүлгүүд дээр бүтсэн дуунуудыг хэрхэн яаж дуулж байсан, одоо хэрхэн дуулж байгаа тухай эчин хорлоо бид хоёр та бүхэнд зарим нэгэн санаа хэлээд дууны яруу найрагч Бадрагийн 7 дууг өнөөдөр та бид хамтран сууж сонсгох болно. Яруу найрагч Бадраа бол яруу найраг бичих мэргэжлийг Монгол Улсын их сургуульд олж авсан. Агуу хэрдэмтэн Эренчингийн гарын шав, гадаадын одоо 5-6 хэл дээр мэргэжсэн хэлний том мэргэжилтэн. Өөрөө бол дуу хоорын өндөр одоо мэдрэмжтэй. Дуу хоорынхаа хувьд ч тэр эрдэм ухааны хувьд ч тэр их том удам судартай хүн. Монголын уламжлалт дуу хоорын бүтээлийг судлах дэлхийд нийтэд түгээн дэлгэрүүлэх талаар бол 20 дугаар зууны хувьд бол онцгой гавьяа байгуулсан. 1973 онд Алмаа-Ата хотод болсон Азийн хөгжмийн эндэр гэдэг том симфозиунд оролцсон. Бас Самаркандад болсон олон улсын одоо эрдэмтдийн их хуралд оролцож Монгол уртын дуу, Монгол хөөмийг бол уламжлалт сонгодог урлаг юм а гэдгийг тодорхойлж тавьсан. Түүнээс хойш бол хуучин зөвлөх улс болон бусад орнуудын шинжлэх ухааны хэллэгт бол уламжлалт сонгодог урлаг гэдэг тийм нэр томьёо бол оруулж ирсэн. Энэний гавьяа бол Бадраагаа дээр байдаг. Үнэн чанартай Монгол уртын дууг дэлхийн ард түмнүүдийн сонгодог төрөл юм а гэдгийг бол судлалынхаа хүрээнд баталгаажуулсан эрдэмтэн бол Бадраагаа байгаа юм. Дууны яруу найргийн хувьд бол магадгүй 20 дугаар зууны дууны яруу найр Данзан Гарвжаатай өрсөлдөх юм болов. Магадгүй 400 гаруй дуу зохиосон хүн хөгжмийн зохиолчтой. Дийлэнх манай сонгодог үеийн болон дараах шинэ үеийн шинэвтер үеийн хөгжмийн зохиолчтой бол дийлэнх олонготой нь бол хамтарсан уран бүтээлсэн тийм ээ. Туулсан. Ер нь өөрийн сайн дуу хийчихье гэж бодсон хөгжмийн зохиолч Бадраагааг алгасаж байсан удаа бол бараг байхгүй болоо гэж би бодож байна. Өнөөдөр бид нар зүрхэнд мөнхөрсөн аялгау гэдэг энэ нэвтрүүлгийнхээ хойморт бол 7 дууг нь сонсохдоо хамгийн эхлээд тухайн үедээ бас л дууны яруу найрагт шинжилэл хийж бичсэн хөгжмийн зохиолчийн уран бүтээлд бас нэг тийм үсрэлт гаргасан энэ хөгжмийн зохиолчийг уран бүтээлийн хувьд хүмүүсийн анхаарлын төвд аваачсан энгийн биш нүд гэдэг дуугаар өнөөдрийн маань нэвтрүүлгийг эхэлж байна. 1966 онд анх хавлааш дуучин дуулж, за 76 онд Жаминжуу дуучин Монголын радиод дуулж бичүүлсэн энэ дууг бол 1948 онд их нэртэйгээ танилцж явах үеэс эхлэлтэй тэнд дурсамжаас бүтсэн байгаа. Тэгээ 1948 оны намар Бадраагаа ихнэр Бадарч бол Хөвсгөл аймагт Бүрэн сумын төвд 8 дугаар ангийн л одоо охин байсан байна. Тэр үед Монгол Улсын их сургуулийн оюутан Бадраа сургуулийнхаа одоо зуны амралтаар очичоод сургуулийн үдшилэг болдогчтой сумын төвийн үдшилгийг хөтлөхөөр тэр хоёр тохон томилогдож тэгээ хөгжим эхлэхэд бол хамгийн анхны бүжгийг хийснээр энэ хоёрын одоо хайр сэтгэл хамтын амьдралын зам тавигдсан байна. Харин яг энэ дурсамж дээрээ тулгуурлаж энгийн биш нүд гэж эхнэрийнхээ тэр сайхан дурсамжийг зохицлон бичсэн шүлгэнд нь лаад орж аялгау тохируулснаар энэ сайхан уран бүтээл зүрхэнд мөнхөрсөн аялгау болох гараагаа эхэлжээ. Тором хорхон аллагнууд чин толдод намайг ширтэд вайнхоо айхо бүжиглээд алю бүжиг
бүжиглэда эрвэхэж эндүрмэр хэмүнчхорхын Армугархана оголонуд чине талдот намайг ширтээд байна айха бүжиглэда аль бүжиглэда ирвэ чиндурмэрэ хархага Зор зүудэнд тодроод зүгээрч биштэй зүрхэнд нэвтрээд айх бүжиглэда эрвэхэ чиндурмэр эмчхорхын хөгжмийн зохиолч лаадарж байгаа бол манай дууны яруу найргийг амьдруулахад их үүрэг гүйцэтгэсэн том хөгжмийн зохиолч л доо. Ер нь лаадарж байгаа бол бид нар баг дурсах юм. Лаадарж байгаа аялгуунууд нэлээд гүн ухааны шинжтэй, сонгодог төлөвтэй байдаг учраас магадгүй тийм байж болох юм. 1950-ад он 60-ад оны үед бол лаадарж байгаа дуунууд бол Монголын дууны хөгжмийн урлагийг бол үндсэндээ хөтлж явсан. Лусан шаргуутай одоо зэрэгцэхээр төвшөнд одоо хийсэн. Яг сүүлхэнд нь мясрангуйд нар орж ирсэн л дээ. Тэгэхээр лаадарж байгаа бол үнэн чанартай дууны одоо оргилд байж л дээ. Тухайлбал одоо цагсал вагонд дуулдаг Монгол морь эхлээ. Нөгөө цэнхэр дурдан альчуур үү? Цэнхэр дурдан альчуур. Харуус нуурын тухай дууви. Лаадарж байгаа дуунуудыг яриад байх юм бол маш их дуунууд бий. Энэ энгийн бишнүүд гэдэг дуу бол ер нь их өвөрмц. Дууны яруу найраг бол ихэвчлэн 3 мөрөндөө 3 үгтэй түүнээс дээш за 7 хүртэл байдаг 8 хүрэх тал байдаг л да. Бас дууны яруу найраг гэдэг маань өөрөө тийм тогтсон хэм маяг шүү дээ. Дэгтэй. Хонгор мортож болоосоо гэхлээр 3 байна уу? Тий. Жишээлбэл миний хончны дуу гэдэг Бадрагаатай хийсэн дуу гэх юм бол 7-8 байна уу? 7-8 болоод ингэ явцдаг тий. Гэтэл энэ бол мөрөндөө 1 үгтэй байхгүй юу? Эрв гэрхэн 1 үг. алаг нүд чинь энгийн биштэй амраг минь хөө. Зөөрөн үлэх зуур зүүдэнд тодроод зүгээрч биштэй зүрхэнд нэвтрээд. Одоо жишээлбэл ийм шүлэг Бадрагаа надад өгөөд чи ай хий гэвэл бид яагаад барахгүй. Яаж энэ ганцхан хүн чинь одоо хийх юм бэ? Тэгэхээр лаадарж байгаа бол тэр шүлгийн мэдрэмж аялгаараа илэрхийлэх мэдрэмж бол маш сайн байсан байна шүү дээ. Лаадарж байгаа Баян Улгийн аймагт ажиллаж байсан санагдаж байна. Манай томчууд чинь ихэвчлэн нөгөө аймагуудын мэрэгжлийн урлагийн байгууллагуудыг босгохын тулд Лусан шаргуугаж ховтолд ажилласан лаадарж байгаа тийм дорнодод бэлгийн дамдсрангуйж авч ажиллана. Тэгээд лаадарж байгаа бол тэр Баян Улгийн эд ажиллаж байх үедээ хийсэн дуулуу гэж би тааж байна. Тэгэхээр казак хүнээр Монгол орчин цагийн дуу дуулах шаардлага гараад ирчих байхгүй юу? Хавлаш гэдэг хүнийг татаж оролцуулж. Тэгтээ зэрэг чинь олон үгтэй жигтэйхэн уянгийн одоо дуу гэмэн чи дуулаарай дуулсан дороо ирээрээ гэл одоо ч юм уу ийм урт шүлэгтэй юмнуудыг чинь тэр өөр үндэстэн улс шүү дээ Монгол улсын иргэд ч гэсэн. Тийм учраас богинохон тэгээ казак дууны доомборт бас жоохон дөхүүлэх тэр аялганд дөхүүлэх энэ чанараараа бол лаадарж байгаа бол яг л мэдэрч хийсэн байна. Тийм учраас хавлаашийн дуулсан бол тэр казак хүмүүс
яаж Монголын хөгжмийн зохиолчийн дуу дуулж эхэлж байсан үеийн ийм зүйл л дээ. Та бид сая бичлэгийг сонсч үзлээ. Гайхамшигтай сайхан дуулцгаасан байна л да. Тэр алив бүжиглээ да. Алив бүжиглээ да. Тий, бүжиглээ да гэдэг нь тэр цэнгэн маягийн аваад байна шүү дээ. Гэтэл хавлааш бол тэр цэнгэнд нь биш, ерөөсөн аялгауг нь хүчтэй илэрхийлэхийн тулд л одоо дуулчих. Жамин жавгаа бол өөрөө сайн жүжигч хүн. Боролдоо долдоо одоо долдоо болдог. Үнэхээр хайрламар тавьчих. Хайрламар долдоо шүү дээ. Хайрламар нэг өрөвдмөр юм шиг. Тэгсэн мөртлөө нэг тийм шогдуу. Гард магнагийн төгсгөл дээр 58 бодороо гэд жамин жугаа солбогнаад ингээд татдаг. Тэгэхээр жамин жугааг бол энэ их энгийн сайхан дүрд бол тоглоулдаг л да манай киночд. Яг л энэ байдлаараа ерөөсөн жамин жугаа бол тийм цэнгэлийн магадгүй одоо хошгон сум ихтэй ер нь бүжиглээд үзээлтэй юм та. Тий. Дуулаад үзээлтэй чамааг. Гэсэн маягаар ингэж дуулсан байгаа. Дуулахад бол лаадарж байгаа яаж хийсэн байна гэвэл ер нь дуурийн маягийн дуучин дуулах ёстой юм байна гэж тэр дахилтан дээр нь аахөө гэж хийгээд төгсгөлийн тэр барилтын өндөр барьсан байна шүү дээ. Жавхлан төгс бол энэ хавлааш жамин жугаа хоёрын ерөөсөн дундуур нь орж байна. Яг дундуур нь ороод хөгжүүн цэнгэлийн чим шиг, хайр сэтгэлийн чим шиг, тэгсэн мөртлөө мэрэгжлийн чим шиг дуу илэрхийлэх чадамжаараа орчин цагийн дуучид ч нөгөө дэлхийн нээлттэй болохтой зэрэг маш их юм сурах юм байна шүү дээ. Энэ нээлттэй байдал бол ерөөсөн дуучин хүний тэр мэрэгдсэн байдлыг харуулах чиглэлээр бол жавхлан төгс ажилласан байна л да. Ингээд сонсоод үзэхдээ зэрэг бол жавхлан төгсийг бол үнэхээр энэ дуу бол шинээр сайн босгосон байна л гэж ингэж ойлгож байна. Аллаг нүдчинэ энгийн чи биштэй амраг миндэ айха бүжиглээ да айда бүжиглээ да хэрвээ чин дурмар эмч хорхон Одоо уяхан хорвон хайн гэдэг сайхан дууг нь сонсох гэж байна. Хүн дуулсан гэдгээрээ бас их бидний зүрхэнд мөнхөрсөн аялгаугийн бас нэг тод чимэг нь болох болов. 1964 онд Зангадгуй эхэлж дуулаад 78 онд найруулагч, дуучин Жамцын Бадраагаан хүү Бадрууган аражаад бичүүлсэн юм байлээ. За энэ дууны хөгжмийн зохиолч нь Сумьягийн Чойсрон. Чойсронгоо бол Бадраагаа хужиртад амарч байхад нэргэж очиод өвөр хангаа
хөгжмийн зохиолч шүү дээ Чойсрунга тий. Тэгээ эргэж очиод багшаа та надад одоо дууны шүлэг хийж өгөөч гэл ингээд тэр хоёрын бас нэг сайхан найрсаг харилцаанаас энэ олон сайхан дуунууд ургаж гарсан байна. Чойсрун хөгжмийн зохиолч бол 1933 онд манай Өвөр Хангай аймгийн Санд суманд төрсөн 58 аймгийн үү? 1958 оноос Дундгой Өвөр Хангай аймгийн театруудад хормейстер хөгжмийн удирдаачаар ажиллаж байгаад зөвлөлтөд бол Дорнод Сибирийн соёл урлагийн сургуулийг суралцсан төгссөн. Найрал гоцлол дууны 60-аад бүтээлтэй. За Чойсрун гой бол ардын урт богино дуу сайхан дуулдаг. Өөрөө бас тийм дуулаачийн ур чадварыг эзэмссэн хүн байсан учраас энэ Бадраг байтай бол тэр дууны урлаг судлал төрөл дээр бол илүү их ойрхон хамтарч ажилладаг байсан ийм хүн юм шиг байгаа юм. Дуу сонсоход аялгау хүмүүст эхлээд хүрдэг. Дахин сонсох болохоор үгний утга учир нь бол тайлагддаг. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг бол яруу найрагч, дууны яруу найрагчийн бүтээлүүдээр бид нар нэвтрүүлэг хийж байгаа учраас энэ дууны яруу найргийн талаас нь хүмүүст бас ганц нэг санаа хэлхэн зүг болов гэж бодож. Нүүрнээс чинь туяа цацарч нэвт гийгүүл. Нүднээс чинь гэрэл бадарч тольт томруул гэж. Зүрхэнд чинь янхаа дэлгэрч илт харагдана. Зүүдэнд минь наран мандуулж сүлд сэргэн. Гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол маш нарийн одоо бодож боловсруулсан бүтээл харагдаад байгаа байхгүй юу? Ихэнх яруу найрагчдын шүлгийг ингээд аваад уншихтай зэрэг заримдаа урт их шиг богино их шиг таардаг. Жишээлбэл юу гэдгийг гийсэн гэдэг үг нэгдүгээр балгадаар бай гэж бодъё. Тэгэхээр хөгжмийн зохиолч ги гэдэг тэр урт их шигийг тооцноо доо. Тэгэхээр гийсэн гэхнэ дээ. Гэтэл хоёрдугаар бадаг дээр хэрвээ наран гэд орчих юм бол наран болчих шүү дээ. Наран болж чадахгүй. Наран болчих. Төрсөн ээж гэдэг болчихдог шүү дээ. Тэгэхээр тэр төрсөн гэдэг үг төөрсөн болж дуулагдана гэдэг чинь нэгдүгээр бадаг дээр төөрсөнтэй дүүцэх урт үйтэй үг байсан байгаа байхгүй юу. Тэгээ хоёрдугаар үе дээр очихтойгоо зэрэг яа харах байхгүй төөрсөн болж дуулагдах гээд. Тэгэхээр манай дуучид төөрсөн гэж дуулахгүй тул төрсөн гэж одоо эрийг шахаж дуулдаг байхгүй. Ийм алдаа болвол Бадрагын шүлгэнд юусоо байхгүй. Одоо ухаандаа нүүрнээс чинь туяа цацарч нэвт гийгүүлнэ гэж байна тийм ээ. Тэр нэвт гэдэг ганц үйтэй үг байна. Хэрвээ хоёрдугаар бадаг дээр яг л ганц үйтэй үг л авахгүй бол болохгүй гэдгийг Бадрага хөгжмийн ухааны үүднээс мэдж байна. Тийм учраас нэвт гэж ганц үйтэй үг авсан бол хоёрдугаар бадаг дээр одоо ухаандаа чинь гэрэл бадарч тольт томруул. Нэвт гийгүүлнэ од мишэмэр гэж байгаа хөө. Од доотлт нэг үйтэй. Тий аа. Тэгэл дараагаар нь сод. Нөгөө л нэг үйтэй байна шүү дээ. Тэгэл навч, тэгэл өвч. Тэгээ өвч гэл баамаар. Мөрнүү төгсөхөд гийгүүлнэ, томруулна, харагдана, сэргэнэ гэж хийж байгаа байхгүй юу? Хөгжмийн тухайд бол ерөөсөө ямар ч мадаггүйгээр дуучин дуулахад ямар ч асуудал зовлон байхгүй. Тэгээд эр им гийгүүлэгч, дуутай дуугүй гийгүүлэгчтэй бол гайхамшигтай холбоо. Золбоот гэдэг нь хоёрдугаар мөрн урт байгаа биз золбоот. Золоор гээд хоёрдугаар мөрн урт байгаа биз. Урт. Гэтэл нөгөөх нь ашигүйгээд урт. Азтайгээд урт байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг богино үе, нэг урт үеэр таруулж шít. Тэгээ энэ бол ерөөсөө үндсэндээ Бадрагын шүлгэнүүд бол үнэн чанартай дууны яруу найраг зохиох үндсэн одоо дэгн байгаа байхгүй юу? Дэгн. Энэ нь Монгол ардын дуунууд бол байдаг. Чойсрун хөгжмийн зохиолч бол их олон сайхан дуу хийсэн. Дээр үе дээрдэг бас орон нутагт ажилладаг хөгжмийн зохиолч гэдэг. Орон нутагт ажилладаг уран бүтээлчдийг бол нэг тийм одоо анзааралгүй өнгөрчөөд байдаг байсан юм шиг байна. Одоо төвд ажилладаг нөхдүүд л одоо их алдартай юм шиг. Тэгэхээр нөгөө тэндэн дуулаад л байдаг. Тэндэн дуу зохиогоод байдаг. Жигтэй ихэнх сайхан дуунууд.
Радиогийн болон телевизийн урын санд орж ирэхгүй болохоор зэрэг Монгол нийтээр тэр Чойсрон гэдэг том хөгжмийн зохиолчийг ерөөсөө мэддэггүй. Одоо Чойсронгийн Аяны шууд мөн бий. Чойсронгийн аяны шууд л одоо нэг Монголын тал нутгаар дөрөнгөө өвлийг зөгнө гэсэн гэх нэг тал нутгаар. Жигтэйхэн сайхан дуунуудтай. Батраагой Чойсрон багшийг бол ер нь их тооноо. Тэр хоёр их залуугаас үерхсэн найз нар. Хүний хувьд бол одоо гайхамшигтай Чойсрон багш бол. Батраагойд над тэлдэгсэн энэ танаа нутгаас ер нь арай л хүн чанартай төрсөн л Чойср юм шүү дээ. Дандаа тэгсэн. Үргэлж намайг нэг муу юм хэлчихлээр гээд Чойсронгээ ядахтаар дуурайхсан. Тийм Ямар сайхан дурсамж тийм байсан. Сайхан нөхөрлийн түүх бай. Тэр хоёр гэр орноор их ирж оцолцоогоо байсан юм шиг байна. Тэгэхээр Бадрууган залуу, Бадрууган ч дуучин хүн биш шүү дээ хөөрхий. Найруулагч хүн дуучин хүн биш. Тэгээд ер нь тэр хоёр Бадрууганыг дуучин болгосон. Тэр алтан тэрэлж энэ уйхан хорвоо хань хоёрыг бол гитар дуулаад ингээд дуулуулсан. Би бол Чойсрон багш Бадраагаа хоёр Бадрууганыг түлхэж оруулсан гэж бодож байна. Тэгээд гарцаа байхгүй гэртээ сургууль хийсэн байтаараа. Тэгээд мэдээж тэр хоёр дундаа нэг жүнз юм тавьчихад хэнд Бадрууганыг гитар дэм болохоор чи энийг нотыг хараад дуулж битгий төг гээд ингээд гэртээ бадарчгаа бууз жигнсэн шиг ингэж байсан баха. Би тэгж бодож байна. Бадрууган үргэлж ярина Чойсрах л гэж ярина. Дандаа л Чойсрах ирээд явлаа. Чойсрах хоноод явлаа. Чойсрахыг очлооч гэх шиг. Тийм учраас Бадрууган ч бас юу яасан шүү дээ. Өөрөн аймгийн театрт ажилласан шүү дээ. Тэгэл Чойсрон багшийг л түшжил тийшээ очсон байх хэрэг байна. Ямар ч өөр арга байхгүй. Тийм учраас энэ Чойсрон Бадрууган гурвын энэ бүтээлүүд бол үний чанартай тэр их дотн сайхан харилцааны бүтээлүүд гэж бодож байна. Нүрнэс чин туя цацарч нивтгийг үлнэ. Нүднэс чин гэрэл бадарч шуфта харавуулана. Зүрэхэнд чин лямпад илгэрч илти харагдана. Зүдин дэмин наран мандолж сүлд сэргэнэ. Нүрнэс чин туя цацарч нефтгийг үлнэ. Нүднэс чин гэрэл бадарч толгоолна. Зүрхэнд чин лямпад илгэрч илт харагдана. Зүдэнд мэн наран мандолж сүлсэргэнэ. Уйхан хорвоо хань нүзэ. Чи түмний зүрхэнд очусрэснээр золоор би түүний эрхэнд орж бишрээ. Ашгүй чи хариун журмаа надад хүртээснээр азтай би халуун илчи олж гэлж. Уйхан хорвоо хань минузэ. Учрын жаргахын боёучи. Бадрууган бол яг тухайн цагийн одоо тэр 70-80-аад оны тухайн цагийн бидний ярьдгаар нэг юу л подезны лөө. Подезны дуунууд дуулах аргыг мэрэгжлийн маягийн төвшөнд авчирсан ийм дуучин бол Бадрууган юм байгаа юм. Тэгээ тэр одоо маниар гэдэг бид нар гадаад үг хэрэглээд байдаг. Тэр донжоор бол дуулсан. Зангад багшийн дуулалт бол ерөөсөө л
Москвагийн хөгжмийн их сургуульд төгсөж ирээд ерөөсөө өөрөө дуурлуу зүтгэхэ болий дуу гэдэг юмыг энэ сайхан хоолоогоор илэрхийлье гэсэн үндсэн зорилготой хүн шүү дээ. Тэгээд л одоо тэр хавар ирлээ шүү хүүхнүүдээ юу ч байдгийг хар ус нурын шагшуур гэдэг ингээд дуулаад эхэлсэн. Тэгэхээр уянгийн одоо тэр дуулалт чанарыг Зангад багш бол хадгалж авсан. Хадгалж шүү дээ. Хишиг баяр Дэлгэрмаа 2-ын хувьд бол Зангад багшийн авсан тэр дуулалт чанар Бадруугны тэр өргөн олны тэр аялал хоёрын дундаас нь аваад ингээд дуулцсан. Тэгээ харилцаа дундаа болохтой зэрэг ашгүй чи ариун журмаа надад хүртээсэн болохоор азтай би халуун элчий чинь олж одоо гэлааж байна гэдгийг энэ хоёр одоо гэр бүлийн хоёр сайхан дуучин ингэж гаргасан байна шүү дээ. Чин туяа цацарч нэгт хийгүүлнэ нүднээс чин гэрэл бадарч толт томруулна зүрхэнд минлийн хаа дэлгэрч илт харагдана зүудэнд минь наран мандууч сүлд сэргэнэ Уйхан хорвон хань минузе Учрын жарга хань буючи Шарчин орчлон баясаж одом ишэмээр ажлаар чин олон багтаж сод жишээлмээр санаанд чин дэлхий дэвтэж навчсна хаалмаар сарулт чин дэлүү асаж өвчгөл бамаа Уйхан хорвон хань минузе Учрын жарга хань буючи Бодчи түмний зүрхэнд оч үсрэснээр золоор би түүний эрхэнд орж бишрэе Ашгүй чи ариун журмаа надад хүртээснээр азтай би халуун илчи олж гэлээж Уйхан хорвон хань минузе Учрын жарга хань буючи Уйхан хорвон хань минузе Учрын жарга хань буючи Хүмүүсийн сэтгэлгээний онцлог гэж нэг сони юм байна. Би танд дээр ярьжсэн те Сүрэнжав ахын хэдэн шүлгүүдийг харахаар л би ингээд Сүрэнжав ахыг бүр илүү их нөгөө номын уншснаас илүү дууг нь сонсонгуудаа л мэдрээд идэг гэдэг. Тэгэхээр надад бол яг энэ Бадраагийн
дууны шүлгүүдлээс энэ уул халахлсан наран яагаад уул наранд халахлагддсан бол газрын хүн шүү дээ. Нарыг ингэж газарт буулгаж ирээд уул халахлж байгааг нь харж чаддаг, тэр тэнгэрийг газарт уйж чаддаг, тэр сэтгэлгээнээс нь энэ дууны шүлэг төрсөн юм шиг байна. Илчит алтан нарыг бас уулс халахллаач. Ирэх өглөө дэлхийд бас уулзахын учир байна. Ивээсэн царай чинь эндээс хол байвч эрмүүхэн зүрхний минь инүүхэнд байна. Тэгэд ингээд уйлмар санагддаг тий. Одоо Бадраагаас бид нар хичнээн жилийн ас юм. Үнэхээр гайхамшигтай шүлэг шүү дээ. Одоо ер нь яаж одоо хийх юм бэ? Одоо ухаандаа ингэж байна. Тэргэл мөнгөн сарыг бас үүлс халахлаач. Тэнгэрийн доорх дэлхийд бас үзхийн заяа байна. Тэнхлүүхэн царай чинь тэртэй хол байвч тэмүүсэн зүрхний минь толтын гүнд голд байна. Зүрхний толтын голд байна. Хангайн уран цэцгийг бас сэрүү алгадлаач. Хаврын өрн орохын цагт сэрхийн тавилан байна. Ханштайхан царай чинь харийн холд байвч халуухан зүрхний минь хажуухан байна. Гэхдээ тэгээд энэ бас гэдэг үгийг яруу найрагт оруулж ирээ. Тэгээд дуу хийгээд бас гэж дуулаад. Тэгээд тэр бас гэдэг үгийг авчвал ямар сонирн болно гэж бодно. Харин тий. Тэгэл одоо уулзахын учир байна. Үзхийн заяа байна. Тийм үү? Тий. Сэрхийн тавилан байна. Тий. Яаж ингэж одоо холбож байна. Гэхдээ зэрэг энэ бол ерөөсөө ханштайхан царай, тэнхлүүхэн царай, ивээсэн царай гэдэг энэ зөөлрүүлээд байдаг. Зөөлрүүлээд л байдаг. Улам л тэгэл толтын гүнд инүүхэнд хажууханд ич бол ижил юм байгаа шүү дээ уулын тийм ээ. Инүүхэнд ч ойрхон байна, хажууханд ч ойрхон. Гэхдээ Батраагад нэг юм бий. Ерөөсөн Батраагийн шүлгэд утга салаалж илэрхийлэхгүй бол нэг дунд нэг үгийг нэг л удаа оруулна. Тийм лээ. Энэ бол өөрийнх нь барьдаг зарчим. Ерөөсөө тийм учраас инүүхэнд хажууханд чинь бол нэг санаа байхгүй юу? Тэгэхээр хоёр үг болгож байгаа байхгүй. Би бичих юм бол инүүхэнд гээл 3 дороодаг дараа мөн инүүхэнд гэлчмээр байгаа байхгүй. Эсвэл хажууханд бол хажууханд. Тэгэхээр нэг үг хоёр орж болохгүй л гэдэг. Тэгэхээр уулас үүлс гэл ингээд ерөөсөө давтахгүй. Зүрхээ бол татна. Ягаад гэвэл энэ хань учраас болохгүй юм чи. Зүрх бол зүрх гэдэг үг ороод байгаа боловч зүрх нэг янзаар орохгүй. 3 өөр зүрх байхгүй юу? Эрмүүхэн зүрх, тэмүүсэн зүрх, халуухан зүрх. Ингэж нарийн хийж байгаа. Сарыг бас уудас халахлаач тэнгэрийн доорх дэлхийг бас үзхийн заяа байна. Энүүхэн царай чинь тэртэй холд байж эмнүүсэн зүрхний минь алтан голд байна. Банзрагчгаа бол 60-аад оны төгсөл 70-аад оны зохиолын дуунуудын манлайн байж л дээ. Банзрагчгаа бол өөрөө зохиолын дуунуудыг олон янзаар дуулсан байна. Адын уламжлалт дуунуудыг ч гэсэн одоо их олон янзаар дуулсан. Өөрийн хэв маягийг бол үлдээсэн ийм дуучин байгаа юм. Банзрагчгийн дуунуудын гол үзэл санаа бол нэлээд тийм эрмүүн энгийгээр хэлдэгсэн бол тийм их оронлог хувь сэтгэлийн гэхээсээ илүүтэй ийм
дуучин л да. Жишээлх юм бол яг тухайн үед жаахан банзагч байгаас өмнөх нь дуулж байсан Паламгой байна шүү дээ. Чим нэгдгийн мартаар байдаг. Паламгой бол эх оронлог биш. Хувь сэтгэлийн гэх үү. Зүгээр энэ бол би зүгээр энгийн яриагаар хэлж байгаа үг шүү. Тэрнээс хэнийг Паламгойг эх оронч хүн биш гэж байгаа үг шүү дээ. Тийм нэг ирмүн банзагч баг. Гэтэл энэ уул халахсан наран дээр бол зөөлрөхийг хичээсэн байгаа маа хөө. Зөөлрөхийн дээр зөөлхөн хичээсэн байгаа. Хөдөө нутаг сайхан энэ чинь бол зүгээр л мандуулаад өгнө шүү дээ. Гайхмаар майхан орооч зүгээр мандуулаад өгнө. Энэ дээр бол тэр энэ яг уул халахсан наран гэсэн тэр их далд хайрын юуг бол бас шингээхийг ингэж их хичээсэн байгаа байхгүй юу? Энэ бичлэг дээр бол тийм ажиглал хийж байгаа. Зүгээр Эрдэнэ сүхийн хувьд бол их хөөрхөн дуулсан байна л да. Илүү банзрагчгүй дутуу чанар би тэр нэг сэтгэлийн нэг дутуу чанар шиг юм дутууч юу байх вэ? Өөрт нь баг байгаа чанарыг нөхөх хандлага бий болсон байна шүү. Ер нь тийм нэлээд тийм зүрхэнд ойр, сэтгэлд ойр ингэж дуулсан бол зүрхэнд нэлээд ойрхон болгочих чинь. Энэ талаараа бол шинжил дуулсан амжилт нь байгаа байж магадгүй гэж ингэж харагдаж байна шүү. Элчт алтан нарыг бас уулас халахалдаач эрх өгдөөд дэлхийд бас уулзхийн учир бай. Эвэсэн цараач эндээс холдбаач эрмүхэн зүрхний минь энүүхэнд бай. Тэргэлээ мөнгөн сарыг бас уудас халахалдаач тэнгэрийн доорх дэлхийг бас үзэхийн заяа бай. Энүүхэн цараач тэртэй холдбаач эмнүүсэн зүрхний минь алтан голдбаач. Цэцгийг бас сэрүү алладаач хаврын мөрийн орхин цагт сэргэх тавилан бай. Ханштайхан цараачин харин холдбаач халуухан зүрхний минь ачуухан бай. Уулас халахалдаач эрх өгдөөд дэлхийд бас уулзхийн учир бай. Эвэсэн цараач эндээс холдбаач эрмүхэн зүрхний минь энүүхэнд бай. Цараач тэртэй холдбаач эмнүүсэн зүрхний минь алтан голдбаач. Бадраагаа нэг дурсамж яриан дээр байдаг л та. Энэ хөгжмийн зохиолчдоос анх намайг тоож дуу захиалсан хүн чинь бол ер нь дуучин жаргал сайхан өөрөө штэ гэж хэлжсэн юм бэ. Яагаад гэдгсэн чи энэ нөгөө ардын жүжигчин жаргал сайхангаа Бадраагаа дээр очиод би эхнэр цэндэмдээ зориулж дууныхаа аялгауг зохиож байна гэд аялгау сонсгоод тэгээд энд нь бол зориулж Бадраагаа эмчин
тэр сайхан аяыг сонсоод тэгээд жаргал сайхан гойд шүлэг бичиж өгсөн нь ганцхан туулах насных гэдэг өнөөх нэг гайхалтай сайхан дуучин. Нөгөө орон шуурсан тэнгэрхөө цэлмэнгийнхэн ашгүй дээ. Ончрон дүүлсэн сэтгэлхөө цэглэн шийтгэх нь гялайдаа гэж байгаа шүү дээ. Хоёр найз бол энэ дууга хамтдаа дуулах дуртай, энэ дууныхаа тухай их ярих дуртай ийм л байсан юм байна. Ингээд 1961 онд энэ ганцхан туулах насных гэдэг дууг Осрын Лувсан Дамдан гэдэг хүн радиогийн алтан фондод дуулж бичүүлсэн байна. Одоо бол ардын жүжигчин жаргал сайхны хүү Чингис сэргээж дуулсан байгаа. Эхлээ хоёулаа сонсгоо дуугаа. За. За. Орон шуурсан тэнгэрэнхөө цэлмэнгийнхэн ашгүй дээ. Ончрон дүүлсэн сэтгэлхөө цэглэн шийтгэн гялайдаа. Үлэн сэнжичхөө наран таалах шинжүүдээ Тэр дахиад дууны шүлэгний асуудал гараад байгаа юм. Ер нь одоо манайд дуу бичдэг, дууны шүлэг бичдэг одоо ер нь харам мянган хүн байна. Таа ч гэсэн одоо бичил байгаа шүү дээ. Та бол дууны яруу найз биш шүү дээ. Ер нь бол тэгэл бичээл байгаа. Тэгэл ерөөсөө хүмүүс чинь ганц дуутай болчих юмсан Жанцсан руугаа би нэг шүлэг бичсэн. Тэгэл ерөөсө толгой холбочихтой зэрэг юм уу? Дөрвөн бадаг толгой холбочихдоор тэгээ нэг санаа илэрхийлжихтэй зэрэг дуу болчихно гэж одоо бодоод байдаг юм уу хаашаа. Нэг талаас хөгжмийн зохиолчд мөн ялгаа байхгүй. Ерөөсөө л нэг шүлгэн дээр л аял оруулчихтай зэрэг дуу болчихдог л гэж ойлгоо. Тэгэхээр энэ дуу хийдэг ухаан гэдэг бол өөрөө ер нь симфони бичээс хэцүү юм байгаа шүү дээ. Явж. Ерөөсө ганцхан минутанд нэг бадаг ая байгаа байхгүй. Тэр богинохон хугацаанд тэр сэтгэлийг хөдөлгөнө гэдэг бол шижир алтлаа гэсэн. Тэгэхээр энэний үлгэр жишээ бол өнөөдрийн нэвтрүүлгийн гол үзэл санаа бол дуу хийнэ гэдэг бол уран бүтээлийн маш нэхур, маш нямба, эрдэм, соёл би бол одоо бодож байна. Бадгийн 2 дугаар үг орон шуурсан. Тэгэхээр дараагаар нь бүх бадгийн 2 дугаар үг юу байх вэ гэдгийг одоо бүр эрдэм ухаанаар шийдэх ёстой болж байгаа. Тэгэхээр шуурсан гэвэл эхнийх нь урт үедээ, дараагийнх нь богино үедээ байхаар одоо бодогдчихж шүү дээ. Магадгүй том нэвтрхий толмолнууд гаргаж тавьсан уу? Эсвэл одоо хайж яаж олж гэнэ үү? Тэгэл шуурсан, гийхэн, дүүлсэн, шийтгэн, үүлэн, таалхан, хөөрсөн, хайрын, найгал, хайртай, туулах гэд энэ чинь одоо ажил биш шүү. Энийг олно гэдэг чинь одоо ажил биш шүү. 1-р бадгийнхаа 1-3 дугаар мөрөн дээр эр гიშгтэй, 3-4 дугаар мөрөн дээр им гიშгтэй. Гэтэл 2-р бадган дээр буцаагаад 1-р мөр 3-р мөр нь им гიშгтэй, 3-4 нь эр гიშгтэй. Тэгтээ зэрэг чинь юу болж хувирч байна вэ? Орон ончрон, цэлмэн цэхлэн, хөвөн хүсэн, наран нандан. Энэ бол зүгээр л фашн барилга барьж байгаатай ялгаагүй. Ерөөсөө сийлбэр хийж байгаа ч юм уу? Одоо хөдөлмөрийн талаас, авиасын талаас нь одоо онгодын талаас нь ярихаа болиё гэж бодъё. Зүгээр ажлын талаас нь бодоод үзье л дээ. Энэ үгнүүдийг ингэж авчирч тавьж одоо хооронд нь цементэлж зуурч одоо хийнэ гэдэг бол одоо тэгэхээр энийг бол би юу гэж үзэж байна вэ гэхээр 20 дугаар зуунд монголчууд дуу хийе гэвэл дээд сонгодог одоо төвшин энэ Бадраагийн шүлгэнүүд байна л гэж хэлэхээс ямар ч арга байхгүй.
мэдээж сайхан шүлэг бичдэг, давгдарж байгаа марж байгаа гэдэг одоо орчин үед бол Үү Хүрэл Баатарч гэдэг юм уу, Гүр Базар гэдээ байна л. Тэднийх орон гарan заримдаа байна. Гэхдээ сайхан л да. Энэ Бадраагаа шиг ингэж одоо бүгдийг ингэж хийнэ гэдэг бол үнэхээр одоо Тэгээ утгыг нь та харал та. Одоо энэ ганцхан туулах насных гэж байгаа шүү дээ. Ингэж үг ингэж хөөцөлдөж үгийг бүр ингэж шигтгэж бичсэн хэрнээ утга санаа яг 3 дугаар мөрөндөө нөгөө нэг ганцхан туулах насных гэдэг том утгаа аваад ирчих. Жишээлх юм бол гэж алтан найгал цэцгэн дээр ганган цоохор ирвэхэ амин хайртай тэрмин ганцхан туулах насныхаа. Тийм. Тухайн цэцгийг одоо би ер нь алтан найгал цэцэг гэж бодохлоор ерөөсөө алтан найгал цэцэг тэгээ ганган цоохор ирвэх. Ямар уран чамин төслөлтэй. Үеинүүд ингээд ерөөсөө бүр энэ дорны яруу найргийн нэг ажилтгал зүйрлэлийг бол нэг юм тоглолцсон байгаа үсттэй. Би бол Бадраагаа дууны яруу найргуудаараа бол шинжлэх ухааны доктор ажил хийсэн л гэж бодож байна. Хийцийн тухайд яриад. Энэ бол шинжлэх ухааны доктор ажил яруу найрагт хийсэн. Тэгээд хэн Лусан Дамдангой дуулсан байна. Тийм. Лусан Дамдангой чинь дуурийн театрын одоо голлох дуучны нэг одоо баритон гэж одоо эрэгтэй хүний энэ сайхан хоолойтой. Гавьяа жүжигчин мүжигчин бол болоогүй. Тэрнээс биш бол одоо Лусан Дамдангой бол гавьяат жүжигчин гэдэг цоллыг яг дуулах ур чадвараараа бол хангасан хүн л дээ. Тэг яг нэг хаяа нэг борд дарсан мараас одоо байдаг л байсан байх. Тэр нь тэгээд намын үүрийн хурал дээр яригддаг байсан байлгүй дээ бурхан минь. Одоо манай Нанслмаг байд нар чинь бол баг юучгүй цоодлого байд нар чинь Бадраагаа байд нар чинь одоо юучгүй л 90 онтой залгацгоосон шүү дээ. Айхтар шүүрээр Бадраагаа одоо хандаа хөөргөөр хамрын тамхи татдаг театрын соёлтой нөгөө бичгийн ширээнийхэн шилний дор бурхны зураг хадгалдаг гэдэг юм уу. Хиймнүүд л байсан байна л. Тэгэхээр Лусан Дамдангой хувьд бол бас нэг тиймэрхүү шалтгаанаар аваад тэрнээс их сайхан дуучин. Дуурийн одоо дууны арга маягаар дуулсан. Хэн гой жаргал сайхан гой бол гайхамшигтай дуулж байсан та концертанд одоо энэ бичлэгэнд байгаа байх гэж бодож байна. Жаргал сайхан гой дуу шүлэг хийж өгөөч гэдэг юм байна. Дууны яруу найрагч болгох ихний түлхүүрийн бол жаргал сайхан дуучин. Жаргал сайхан гой өөрөө агуу том дуучин, үгийн мэдрэмж гэж гайхамшигтай. Тим том дуучин тийм ээ, том дуучин. Энэ хоёрын бүтээл бол ямар ч магадгүй жаргал сайхан гой ч энэс хойш ер нь дуучин хүн дууд нэг олон дуу зохиогоог байх. Дууны найруулгад энэ төр бол хийсэлтэй. Тийм байна. Хиний Чингисийн хувьд бол орчин цагийн одоо жаз гэх үү ийм маяг руу оруулаад ингээд дуулсан байна. Тембр гэж бид нар ярьдаг их шиглээ. Өөрөөр хэлбэл дууны гаргаж байгаа өнгөний чанар л да. Энэ чанараа бол аавынхаа тэр их шиглээг бол гаргаж гүйцэхгүй жилээ гэсэн бас төс бол байна л да. Тийм учраас энэ үе залгамжилж эцгийнхээ дуулсан, эцгийнхээ зохиосон дууг хүүн дуулаад тэгээд өнөөдөр одоо олон нийтэд хүрнэ гэдэг бол өөрөө сайхан зүйл байхгүй юу?
шүлгүүдээр бүтсэн дуунуудыг дуулж олон сайхан дуучид бас зүрхэнд мөнхөрсөн аялал бүтээжээ. Тэдний нэг нь Гэрэл тод гэдэг дуучны тухай энэ бүтээлийн тухай бас ярих хэрэгтэй болж байна. Ягаад тэгэхээр зэрэг халуун наран жаргавуу үгүй юу? Сэрүүн саран ургаваа хөөрхий. Халигуун сэтгэл хөвөлзвөө үгүй юу? Сэлгүүн дэлхий сэвэлзвэ хөөрхий гэдэг өнөөх нэг гайхалтай сайхан өгтэй дуу буюу Сэрүүн саранд гэдэг дуу 1968 онд радиод дуучин Гэрэл тодын дуулж бичүүлсэн дуу байна. Халуун наран, сэрүүн саран гэдэг яг бид нар мэддэг л дээ. Ер нь нэг юм байдаг шүү дээ. Халуун илгэн нутгийг ингээ шүлгийг уушгаар элэг зүрхнээс уяатаа инкри Монгол нутаг минь. Эцэг гэхээс заяатаа Эрдний алтан өлгийн минь гэдэг үлээ. Тий. Гот би зохиож чадмаар санагдаад байгаа байхгүй. Бүх үгнүүд мэддэг үгнүүд. Амархан. Гэхдээ би яагаад чадаагүй. Аргалын утаа өргөсөн малчны гэрт төрсөн би гэдэг чинь би чадна үстэй хэлж. Хүн бүхэн мэддэг. Чадна. Тэрнийг тэр агуулга болгож илэрхийлнэ гэдэг бол хүн болгон бол аргалын утаа өргөсөн малчны гэртэл төрөө үстэй эн чинь тэгэл төрөөл үз. Тэгэхээр халуун наран сэрүүн саран гэд наран саран хоёр чинь хоёр үетэй халуун сэрүүн гэд. Тэгээ одоо энийг бүтээхийн тулд чинь бидний мэдэхгүй мөртлөө жигтэйхэн ойрхон үг олсон байгаа хгүй. Халигуун сэтгэл. Одоо уул нь ярьдгүй үг тийм ээ. Халигуун сэтгэл гэж ярьдгүй. Тэгээ сонсохлоор нэрэл халигж явдаг сэтгэл. Тэгээд дэлхий байна. Сэлгүүн дэлхий гэдэг байхгүй. Эргэжил байдаг бөмбөрцөг, арчижил байдаг хөдөлгөөн. Тэгэхээр тэр халуун сэрүүн халуун гэдэгт хаагаар эхэлсэн хоёрдугаар үе нь урт үе. Яаж болох вэ гэхээр халигуун. Яаж болох вэ? Сэрүүн гэдгийг би олцлоо гэж бодъё. Яагаад сэтэ тэгээд урт үетэй дэлхий болох вэ? Сэлгүүнээс өөр. Сэлгүүн. Тэгэхээр анхлуун цэцгэнд залгано гэхээр тэнхлүүн зүрхэн булигнаа хөөрхий ариун амрагт учирнаа гэхээр тэрүүнд энүүнд уярнаа л хөөрхий. Тэр тэнхлүүн гэдэг чинь нөгөө халигуун гэдэг үгтэйг тааруулж хийж шүү дээ. Энэ бол нэр арай дэндүү. Ийм шүлэг байгаа юм. Гэрэл дуучны дуулсантай соёлын тэргүүний ажилтан Болбаатарын сэргээн дуулснаар хамтдан сонсон юм. Сэрүүн ургаваа хөөрхий халигуун сэтгэлтэй хөөцөгүй юу сэрүүн дэлхий сэвэлвэ хөөрхий ла 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 сэрүүн дэлхий сэвэлвэ хөөрхий Анхлуун цэцгэн залгано гэхэр тэнхлүүн зүрхэн бүлэгнаа хөөрхий ариун амрагт учирнаа гэхэр тэрүүний нүнд уярнаа хөөрхий. Алтан хоёрыг морин хуурын мэрэгжлэр Жамин годор төгссөн сүүлд Балгаарын хөгжмийн их сургуульд мэрэгжлийн хөгжим зохиолч болсон. Манай одоо алдартай хөгжмийн зохиолчдын нэг л дээ. Тэгвэл Алтан хоёрын хөгжмийн зохиолуудын дундаас бол дуу нь бол үнэхээр Монголын одоо 60-70-аад оны тэр үед эстрад гэж ярьж байсан. Одоо бол энэ хип хоп, рок поп гэдэг ингээ эстрад ч юм бол салаа явж одоо олон салангад ийм том урсгалууд болчихж байна шүү дээ. Энэ дуунуудын урсгалын үндсэн одоо алтан сорийг тавьсан хүн шүү. Тэр Монгол өсгөн үзэсгэлэнгоо гэж анхны одоо дуу байна. Дуун дуртай болвоо гэж дуу байна. Тэр Сочи гэдэг одоо их наадмын дуу байна. Олон сайхан дуунууд бий. Тэгээ энэ дуу бол өөрөө тэр манай жаз хөгжмийн гэхүү сонгодог дууны барилаас бол их өөр хөгжим хийгдсэн юм дуу байгаа юм. Энэ үед бол би багшийн сургуулийн 3 дугаар курс гэхүү дамжаанд сурч байсан нэг муу оюутан. Би анхныхаа дууг хийсэн жил зохиогдсон дуу.
Алтан хоёрын арга барил бол минийхээс их өөр. Их өөр. Алтан хоёрч нь бол хэдийгээр Дундгой аймгийн гаралтай жилээ гэсэн тийм нэлийн хотодсон маягийн сэтгэлгээтэй. Гэхдээ хуур нь үндсийн бол салгадгүй л дээ. Алтан хоёроос хуур нь бол тэр чинь насаараа хуур тавьяатай юм чинь. Гэхдээ хотодсон маягийн тийм сэтгэлгээтэй. Би бол тийм хөдөөх бүдүүн бараг маягийн одоо ийм сэтгэлгээтэй. Учираас бит хоёрыг бол таарахгүй л дээ. Дууны хувьд шал ондоо. Бат сүхийг бол надад нэлээд ойр. Тийм учраас Алтан хоёрын тэр шинэ дуунууд бол багшийн сургуулийн оюутнуудын хувьд бол үнэхээр Алтан хоёрыг л одоо шүтэн бишрэхээс арга байхгүй. Хангал хоёрыг. Хангалын нөгөө аяны шууд мууд. Тэгээ энд нэг гол үүрэг гүйцэтгэж байсан нэг хүн бий. Балдан Доржин Чавбаатар гэж. Свердловскийн найрал дууны удирдаачаар төгссөн. Миний багш л да. Хөгжмийн онлын. Тэгээ тэр бол төгөлдөр хур маш сайн тоглоно. Түүнээс гадна тэр дууны клаверийг бол ер нь ямар ч стил барилаад хийн. Энэ дууны сургууль хийхэд багшийн сургууль дээр манай ангид эднэр ороо ирж хийж ирсэн. За. Гэрэл тод ирээл дуулаад Чавбаатар багш хөгжмөдөд. Одоо энэ гэрэл тодын дуулж байгаа бичлэгийн төгөлдөр хуур нь бол Чавбаатар багш хөгжмөдсөн болов уу гэж би бодож байна. Өөрөө хөгжмөдсөн байх гэж тийм ээ. Хөгжмөдсөн байх гэж бодож байна. Зөвхөн Алтан хоёрыг өөрөө хөгжмөдсөн ч байж магадгүй. Миний бодоход бол Чавбаатар багш л сургууль хийж байхад нь бол байсан. Тийм учраас энэ дууг бол бид сайн мэдж байгаа юм. Энэ дуу бол өөрөө зохиолын дуунуудад бол шинэ амьсгаа оруулсан л да. Бүжиглэх хандлага гэхээс илүүтэй тэр ирмэн хандлага бол зохиолын дуунд хөгжим нь оруулж ирж чадсан. Шүлгэн ч гэсэн өөрөө тэр аяс руу хандсан. Гэрэл дот дуучны олон дуунуудыг манай дуучид нөхөж давтаж шинжилж дуулж байгаа л да. Тэгвэл ерөөсөн бүгдээрээ гэрэл дотод хүрдэг юм. Тэгэхээр энэ хүрдэггүй гэдэг нь муу дуучин гэсэн үг ерөөсөн огт биш юм байна. Илэрхийлэмжлэл. Биш юм байна. Гэрэл тод бол ерөөсөн өөрөө тийм өвөрмөц илэрхийлэлтэй дуучин байсан байна. Тэгэхээр тэр тухайн дуунуудыг гэрэл тод боловсруулад анхудаа дуулсан учраас яг тэр дууг л гэрэл тод дуулснаар л дуус шиг сонсогдоод байдаг нэг юм тал байгаа юм. Тийм учраас энд Болдбаатарын авиас бэлэгтэй огт холбоогүй гэрэл тодын өөрийнх нь илэрхийлж байсан илэрхийлэл нь давтагдшгүйтэй холбоотой байна. Тэгэхээр энэ давтагдшгүй давтаж болохгүй биз дээ. Тий, давтагдшгүйг яаж давтах вэ? Тэгэхээр дуурайх л арга байна. Тэгэхдээ Болдбаатар бол өөрийнхөө дуурайсан маягаар илэрхийлсэн байна. Тэгэхдээ орчин цагийн хүмүүст бол нэлээд наалтцтай маягаар илэрхийлсэн ингэж харагдаж байна шүү дээ. Тэг ийм л маягаар энэ дуу миний хувьд бол тусч байна да. Халуунарын жаргавгүй юу сэрүүн саран моргова хөрхи хайл сэтгэлд хөвлөзгүй юу цэлгүн дэлхий сэгэлдвэ хөрхи Sevildve korki Англиун цэцгэн золооногоор тэнглүүн зүрхэн бүлэгнэ хөрхи хайрын амрагтан чарна гэхэр тэрүүний нүн уйрна хөрхи Korhi Сэрхэн
сэмжин сэмэрхий үүлнэ сарны гэрэл бүтгэрлээ хөөрхи сэлэг шанхны хэтэр хийгээд сарнайн дэтэм захирлаа хөөрхи захирлаа хөөрхи. Таны ярьжсэн яриа дахиад үргэлжлэх нь энэ Бадрууганыг ер нь Чойсронгой Бадраагаа хоёр л дуу дуулах зам руу гитартай цогтлоод орсон байх шүү гэж. 1985 онд найруулагч дуучин Бадрууган Монголын радиод бичүүлсэн бас нэг сонин содон бүтээл бол Алтан тэрэлж гэдэг дуу. Тэгээ Алтан тэрэлж дуу бол бас их өөрийн гэсэн төвхтэй нөө Чойсронгойгаас амралтанд явахдаа нотын аваад явсан баг. Тэгээд тэрэлжийн амралтанд очиод энэ нөгөө нотон дээр нь шүлэг бичээд энэ дуу бүтсэн юм байна. 1965 онд гэж байгаа байхгүй юу. Тэгээ 65 онд Бадраагаа их нэртэйгээ тэрэлжид амархаар явахдаа энэ дууг зохиож тэгээд тэрэлж гэдэг нь одоо энэ тэрэлжийн амралтыг хэлж байгаа юм уу гэж асуусан чинь үгүй шүү дээ. Тэрэлж гэж цэцэг байдаг юм аа гэсэн байлээ. Тэгээд би ч гэсэн бас мөндөө тэрэлж гэж газрын нэрэл юм болов уу гэж боддог байсан. Яг энэ дуунаас бол Алтан тэрэлж гэж гоё цэцэг байдаг юм байна гэдгийг бас мэдэж авсан түүхтэй. Одоо энэ дууг Бадрууганы дуулсантай харьцуулаад Хишиг баярын дуулснаар хоёулаа сонсъё. Тэгээд цаашаа яриагаа үргэлжлүүлэх хөө. Алтан тэрэл цэцэг ууландан чимэгтэй Ачин суухаг нүдэнд гэрэлтэй Амраг хонгор тэр үнэндээ жавхалантай Хатхын чинээ зүрхээ хөдмэн уурантай Авчаа тэрний цэцэг Дэлийг ихдэн чимэгтэй Намира зөөлөн сайлиха Амьсгалахад минь анхиламтай Насна янаг тэрим Сэтгэлдэн жавхлантай Наллад эрдэн зүрхи Өгөхөдмийн Алтан тэрэлж гэдэг ер нь шүлэг нь бол одоо гайхамшигтай шүлэг юм байна. Алтан тэрэлж цэцэг уулан даанд чимэгтэй. Ажин суухад нүдэнд минь гэрэлтэй. Амраг хонгор тэр минь үнэндээ энгийн үг аахгүй миний хэлдэг үг. Амраг хонгор тэр минь. Гэхдээ үнэндээ жавхалтай гэдэг би олж хэл ямар ч боломж байхгүй мэдв. Үнэндээ л жавхалтай гэх. Атгын чинээ зүрхэнд өгөхөд минь урамтай чамд. Навчаа тэрэлж цэцэг дэлгэхтэй чимэгтэй. Намгаа гэж юу гэсэн үг юм бэ? Намуухан гэсэн үг ба. Намгаа зөөлөн салхаар амьсгалахад минь анхлахтай гэж. Анхлахтай. Одоо энэ яа. Уул нь анхлан гэдэг үг надад байгаа. Анхлахтай гэдэг. Анхлахтай гэж хэлэх хэрэгс ямар ч боломж байх. Наснаа янаг тэр минь. Насан туршин гэх тийм. Наснаа янаг тэр минь сэтгэлдэн жавхалтай. Надад эрдэн. Наад гэдэг маань нөгөө налах тийм ээ. Налахын налах. Энийг ингээд ийм гоё үг болгож шүү дээ. Налах гэдэг үгийг налах. Тэр намгаа гэдэг үг чинь бас мөн намуун энэ төр ихгүй байгаа юм тийм. Зүрхээ өгөхөд минь урамтай. Хазаараараа наадсан ажинаа хатраагаар хангайн тагтанд найгсан тэрэлж түүнд хүрээ. Хадаагаараа найрсан дууны хадаж байгаа шүү дээ тэр чинь. Хадаагаараа. Юу зөв дуу хадаах гэдээ би хэлж чадна л та. Гэтэ хадаагаараа найрсан гэдэг чинь бүр тэний төхнөө тийм ээ. Дууныхаа яруугаар хайрын сэтгэл дуудсан тэрэндээ очив одоо. Нааж байгаа үз. Энэ үнэхээр одоо
Яаж ингэж одоо Харин тийм ээ. би түрүүн хэлсэн Бадрагуул нэг дуунд үгийг 2 дахиж авдаг гэж. Энд бол Жавхлантай гэдэг үгийг бүр жавхлантай гэдэг үгийг бүр хорон санаатай авсан. яста ингэж хийхгүй бол болохгүй гэдэг. Өөр үгээр солих хэрэгс ямар ч арга байх. Чимхтэй гэдэг 2 авсан байна. Тэгээд ажин гэж нэг үгийг давтсан байгаа байхгүй. Тормон хардсандаа энэ төргээд авдаг л да. Бадрагуугаас л авсан санаа л да. Тэгээд ажин гэхлээр бүр их сайн харна гэж юм тийм ээ. Тийм ээ. Бүр лавшруулж харна гэж. Лавшруулж харна. Ийм нарийн одоо хийцтэй юм аа. Бадрууган бол тэр Подесны гэдэг маягаар одоо дуулж байсан дуунуудыг тайзны болон концертын ийм хэлбэр рүү оруулсан хүний нэгэ гэдэг ингээд би яриад байгаа юм. Энэ үнэн энэ алтан тэрэлж гэдэг дууг бол Бадрууган дуулахдаа бол үнэхээр одоо жинхэнэ дууны амийг бол олсон байгаамаа. Бадрууганы алтан тэрэлжийг дуулсныг хүн дахиад дуулахад бол ер нь үнэхээр бэрхтээ гэдэг нь бол Хишиг Баярт бол ойлгогдож Хишиг Баярын дуулахыг сонсоход бол ойлгогдож байна л да. Инквазар хэн хоёрын Бадрууган хоёрын нөгөө дэлхийж Тий. одоо хөгжим нь яг дэлхийн ээж шиг явж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ инквазар мэдээж төгөлдөр хуур дээр Бадрууган тэр дэлхийн ээжийг тоглож өгөөд тэгээд радиод бичүүлэхдээ бол төгөлдөр хуур дээр инквазар нь тоглосон байна уу? Бадрууган гитардаа бичүүлсэн байгаа шүү дээ дэлхийн ээжийг. Тэр хавийн зүйл. Тэгэхээр энэ инквазар Бадрууган хоёр бол энэ хөгжим дээр ажилласан шиг байна. Тийм ээ. Ажилласан шиг байна. Ерөөсөө би бараг л алтан тэрэлжийг дэлхийн ээжийг эхэлчих гээд байна л да. Хөгжим явахлаар эхэлчих гээд байна л да. Тэгэхээр энэ стил гэдээ бид нар юм яриад байдаг. Барил. Энэ барил бол тэр инквазар Бадрууган хоёрын барил яг энэ хоёр дуун дээр бол нийлсэн байна. Тийм учраас энэ хоёр дуу бол үнэхээр гоц гүйцэтгэлтэй. Гоц гүйцэтгэлтэй дуулсан байна гэж ингэж ойлгож. Хишиг Баярын хувьд бол яг өөрийнхөө барилаар их хайтайхан дуулсан. Орчин цагийн донж маягийг бол Бадрууган илүү бариад Хишиг Баяр бол орчин цагийн зохиолын дууны тэр уянгалах талын барьснараа л ялгаатай байна. Алтан тэрэлж цэцэг ууландан чимэгтэй ачин суухад нүдэндээ гэрэлтэй амраг хонгор тэрмин үнэндээ жахлантай атгын чинээ зүрэхэ өгөхд минь урамтай навча тэрэл цэцэг дэлгийхдэн чимэгтэй намира зөөлөн сайлиха амьсгалахад минь анхидамтай наснаянг тэрим сэтгэлдэн жахлантай намд ирдэн зүрхи өгөхд минь урамтай хацараранадсан ажнарын хайтрагаар хангайн тагтан найгасан тэрэлж түн тубидээ хатагаранайрсан томихан яругаар харин сэтгэл доо
дуудсан тэрвэндэн очиода хатагаараа мэрсэн дууныхан яругаар харин сэтгэл дуудсан тэрвэндэн очиода Зууны манлай дууны тухай ярих болчлоо хоёулаа. Зууны манлай дуу намсралгоо зохиосон юм байна. Тэгээ зууны манлай дууны шүлгийг Бадраагаа зохиосон. Тэгээ би бас түрүүн хэлсэн 20 дугаар зууны дууны яруу найргийн манлай шүү гэдэг. Тэгэхээр ганцхан халуун хөлийг нь нутагч биш юм байна, тийм ээ. Тэрээс Бадраагийн дууны яруу найраг бол үнэн чанартай манлайс юм байна. Мэдээж пүрэв дорж байгаа. Явуу холонгой. Туудын урсгалын дэс сайхан гэдэг юм уу гэдэг юм. Хөдөө нутаг сайхан гэдэг юм уу? Сайхан л да. Үнэхээр сайхан. Одоо тэгтээ яг тэр дууны шүлэг. Одоо яруу найраг гэж хэлэхгүйгээр яруу найраг гэхдээ зэрэг нэг том уран бүтээлийн тийм орон зайн тухай би ярьж байгаа юм шиг болно. Дууны шүлэг гэхдээ зэрэг бол гүйцэтгэл талаас ярьж байна шүү дээ. Тэгэхээр яг дууны шүлгийн одоо мастер гэх үү? Чадвартан гэвэл Бадраагийн шав цэдэв. Энэ хоёр л байгаад байгаа юм л да. Хуучин үгнээс шинэ үг үүсгэж бүтээгээд тэр бүтсэн шинэ үг нь шинэ агуулга болж хувирдаг нь бол Бадрааг байх. Үнэн. Бадраг байх. Цэдэв бол орчин цагийн утга зохиолын хилэнд байгаа бүх үгнүүдийг яруу сайхан гэхээс илүүтэй зөв аваачиж угсардаг нь цэдэв. Цэдэвгэн уран чадвар. Одоо цэдвийн ямар ч шүлгийг уншихад бол яг л Бадраагийн хийц. Багшийн хийц. Тэгэхээр одоо цэдэв Бадраагаа хоёрыг ингээд нэг зүйл гэж хараад Бадраагааг яруу сайхны талаас нь цэдвийг бол мэдлэг талаас нь харах хэрэгтэй. Бадраагаа бол цэдэвт гүйцэтгэхгүй л дээ. Ягаад гүйцэтгэхгүй гэхлээр Бадраагаа чинь эрдэм мэдлэг судлах тэр энэтхэгтэй яруу найргийг ихээр нь мэднэ. Оросыг ихээр нь мэднэ. Англиг ихээр нь мэднэ. За юу. Тэгээд өөрөө хэлний мэрэгжилдэг хүн. Тэгээд өөрийнх нь тусгал өргөн. Тэгээд Бадраагаа ч бол дуулахтаа бол гайхамшигтай дуулдаг хүн шүү дээ. Одоо дуртмалыг бол ер нь хоолой чадлан гэхээс ивэр бол хинээс ч дордог дуртмалыг. Тэгэхээр халуйлын нутаг бол харин Бадраагаа харин ёстой жинхэнэ яг монгол хүн болохын хувьд эх орноо дуулсан зүгээр л сэтгэлийн тайлал урсгал байсан баг. Сэтгэлийн урсгал. Уншаад үзэх ч гэсэн ялгаа байхгүй. Айгуул үгэн зөрөндөө элэг зүрхнээс уяатай. Элэг гээд эхэлж байгаа байхгүй юу? Хоёр дороодаг цэцгийн гээд урт үйтэй болчихлоо. Сэрүүн гээд харин богн. Тэгэхээр Бадраагаа хэрвээ яг тэр дууны яруу найрыг хийе гэсэн бол одоогонд элэг зүрхнээс уяатай гэж хэлсэн бол цэцгийн шимийг тэтгсэн гэж юу гэж гээгүй гэхээр төгсгөж байна. Цэцгийн шимийг тэтгээтэй л гэж хэлсэн. Тэтгээтэй ч юм одоо нэг тийм юм гэл. Тэгэхээр энд бол Бадраагаа тэр дууны яруу найрыг хийе гэдэг талаасаа биш. Юус эх орон гэдэг юмыг би яаж харж байгаа юм бэ? Тэгэхээр элэг зүрхнээс би түрүүн бас хэлж байсан эрхтнэр их оролддог юм байна. Нүүд, уруул, хамар, чих, уушиг зүрхэн гэдэг эрхтнэр. Тэгэхээр энд бол одоо хүний гол хоёр эрхтнийг татчихж байгаа байхгүй. Уушгаар дүүрэн амьсгалах гэдэг ингэж хэлж болмоор байгаа байхгүй. Гэтэл цусыг тэтгэгч тэр элэг. Тийм учраас элгэн садан элгэн гэж яриад байдаг тэр зүрх гэдэг маань нөгөө ам. Тэр энэ ам тэтгэгч хоёроос маань уяатай орон гэж хэлээд шүү дээ. Тийм байна. Эцэг гэхээс аяатай гэдэг нь удам одоо залгасан. Нэгдүгээр радагт бол би хүний хувьд миний эх орон энэ байна. Хоёрдугаар радагт нь бол энэ орон бол ийм орон юм шүү гэдгийг зургийг хэлж өгч байна, тийм ээ? Гуравдугаар радагт нь бол хацар нүүр гэдэг байгаа шүү дээ. Би нөгөө эргэтнээ хацар нүүр хоёр ороод.
Тэгэхээр хацар илэг зүрх гэдэг маань дотор талдаа хацар нүүр гэдэг маань гадна талдаа гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр 2 дугаар вадган дээр 1 дугаар вадган дээр дотор талын хүн гэдгийг хэлчихээ. 2 дугаар вадган дээр тэр эх орон гэдэг юм хэлчихээд тэгээ эх оронтойгоо одоо яг хүний хувьд харьцахтай зэрэг гадна талаас нь хацар нүүр хоёр болчихж байгаа байхгүй юу? Хүний хувьд, байгалийн хувьд гэж одоо оршихуун хувьд гэж 2 дугаар вадгадаа хэлчихээд 3 дугаар вадгадаа энэ хоёрын нэгдлийг хэлж байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээд тэр илэг гэдэг үгийг Дахиад төгсгөл дээр нь энэ бол тэжээгч юм шүү гэж хэлж байгаа байхгүй юу? Тэр энэ бол үнэхээр одоо бүтэн агуулгаараа агуулга байхгүй юу? Том агуул. Шүлгийн хийц гэхээсээ илүү. Тий, агуулга нь өөрөө уран учраас тийм учраас монголчууд одоо энийг хэн бүхэн дуулдаг одоо төрийн дууллынхаа албан ёсны бус маягаар одоо нутгаан дуулахаар дуулдаг. Тийм ээ, энэ сайхан дуугаа одоо хэдүүлээ хамтдаа сонсцгоё. 1960 оны сүүлээр Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Жамцын Бадрагийн бичсэн энэ гайхалтай сайхан шүлгэнд төрийн шагналд ардын жүжигчин Цэгмэдийн Намсраажав аяг зохиож угдуу бол 1971 онд төрийн шагнал хүртсэн бүтээл юм байгаа юм. Би бол энэ дууг сонсохдоо бол Намсраажууга тэр хоёр нөгөө киноны хөгжмөний төгсгөлийн одоо дуу болгож дуулуулна гэдэг. Тэгээд хамт сууж байгаад одоо энэ үзэлсэн гарсан гэж л ингэж би сонсож байсан. Анхны төмний нэгэн хувилбар дээр ер нь анх удаа дуулсан бол манай Эрдэнэ булган юм шүү дээ. Нөгөө найруулагч Эрдэнэ булган дуулсан анх удаа энэ дууг дуулсан. Дараа нь кинон дээр сүүл гарахтаа бичлэгэнд бол Цэгмэдийн Пүрвдэрж манай нөгөө том Пүрвдэрж ардын элэг зүрхнээс ятагаад дуулсан. Концертын төвшөнд бол жаргал сайхан гон одоо бүр солигдсгүй том урын сан болж хувирсан. Ингээд жаргал сайхан гоо дуулж байна. Бат Эрдэнэ сая бол дуулж байна. За ер нь бол энэ Бат Эрдэнэ их сайхан дуучин шүү дээ. Одоо даанч зохиолын дуу зохиолын гэхүү. Одоо бидний мусан дуулсан зохиосон дуунуудыг дуулахгүй. Дуурт ингээд зүтгээд байна. Залуу байна. Гаргаж байгаа их шиг тэр сэтгэл эднэр нь бол ер нь том дуучин болох юм байна л гэдэг л ийм л хүлээлттэй байгаа дуучин л да. Тэгээ энэ халуйлын нутгийг бол их сайхан дуулсан байна. Мэргэжлийн бид нар бол Бат Эрдэнээс их юм хүлээж байгаа маа. Тэгээ одоо залуу хүн их сайн ажиллах байлгүй дээ. Ашгүй энэ одоо нэвтрүүлэгтийн 100 мандаа дуу ийм сайхан ирээдүйтэй дуучин дуулж байгаа бол би баяртай байна.
яруу найрагч Бадрагийн бүтээлүүдээр энэ зүрхэнд мөнгөрсөн аялгау энэ удаагийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Бадраагийн дуунууд бол үнэхээр дуусахгүй. 1992 онд Бадраагаа маань ертөнцийн мөнх усыг үзсэн. Түүний дараагийн жил нь би Япон улсад ажиллаар явсан. Тэгэхэд Бадраагийн шав дожогийн сэдв Япон улсын гадаад харилцааны их сургуульд зочин профессороор ажиллаж байсан. Миний найз. Тэгээд би ажиллаар нэг ороо зав гаргаад Цэдвинд Токио хотод очсон. Хоёулаа ганц шил юм дундаа тавиад саке гэдгийг нэг өндөр градустай биш ээ. Тэгээ хоёулаа сууж байгаа. Тэгээ Бадраагийнхаа тухай яриад нас барчихсныг одоо хоёулаа яриад одоо хайрын ингээд ярин үсттэй. Тэгээд шүлэг яруу найг. Тэгээ хоёулаа ерөөсөн нэг дуу зориулж хийвэл яасан гэж тохироод яриад. Тэгээд тэр оройдон Бадраагаа зориулж энэ дуусахгүй дуумна гэдгийг хийсэн байгаа юм. Тэгэхээр Бадраагаа гэж мэддэхгүй ч хэлээ гэсэн ерөөсөн тэр шаналл бол байгаа л да. Бодол гэж гисэн хөндийн зэрэглээ халигн салгин мяралцахад ботгоо сансан ингэн тэмээ хайлан буйлан гонгонхад дуу дутдаг юм билээ сэтгэл нэгтэг юм билээ дутууг сэлбэх дуу минь дуусахгүй дуу минь гэж байна. Энэ л дээ хүний бэлчээр дасаагүй хүлэг хөрвөөн шилгээж үүрсгэд унган нутаг ижлэн зорсон зориод жилүү уултаа устай хансахад дуу дутдаг юм билээ сэтгэл нэгтэг юм билээ дутууг сэлбэх дуу минь дуусахгүй дуу минь гэж байна. Энэ бол Бадраагаа зориулсан шүлэг. Энийг анхудаа Монгол Улсын гавьяа жүжигчин Далантай үндэсний их найралтай дуулсан. Тэгээ одоо бит хоёрын одоо хамтран зүтгэгчтэй багштай одоо зориулж босгосон. Энэ дуу бол Далантай бол их өндөр дээд хоолоогоор дуулсан. Харин дуурийн театрын дуучин Уран Золбоо бол нөгөө эмэгтэй хүний бүдүүтэр гэхлээр хүмүүс бүдүүн хадун гэж ойлгоод байдаг юм аа. Тийм биш. Нэг тийм асуудал гарсан шүү. Бүдүүн гэдэг үг маань ярианы хэлэнд бол эмэгтэй хүний одоо өтгөн дуу гардаг хоолойг бүдүүн гэж ингэж бид нар зөвөр ярианы хэлээр ярьдаг. Их сайхан дуучин бой болж байгаа. Миний дуунуудаар Монгол хүү Уран Золбоо хоёр бүтэн концерт тавьсан. Тэр хөтөлбөрт бол энэ дуусахгүй дуумна гэдэг дуу орсон. Одоо бид нар энэ Уран Золбоогийн дожогийн сэдвийн шүлэг дуусахгүй дуумна гэдэг дуугаар энэ сайхан бүтээлчийн шүлгүүдээр хийсэн дуунуудаар бүтсэн зүрхэнд мөнгөрсөн аялгау гэдэг энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Тийм ээ. Дуу дутдаг юм байна лээ. Сэтгэл нэгтэг юм байлээ. Дуусахгүй дуумна гэсэн энэ сайхан үгээр өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Монголын ард түмний зүрхэнд мөнхөрсөн аялгауг бүтээж халуун элгэн нутгийнх нь хойморт заларсан дууны яруу найргийн нэрт мастер Жамцын Бадраагийн дуу дуусахгүй лээ. Жигдсэн хүндий зэрэглээ халигн цалигн мяруулцохоо мотосан ингэн тэмээ хайлан бүлэн
Харташнасан хүний сэтгэл бүрхэн цэлмэж явах хатуурог хадхадэн син уйрн ухаарчсан Тэрэлцэцэг дэлгэхтэн чимэгтэй намга зөөлн сахар амьсгалхад минь анхлаатай насаян тэр сэтгэлдэн жавлаатай наллэрдэн зүрхэх хөтмэн урамтай наснаянаг тэм сэтгэлдэн жавлаатай наллэрдэн зүрхэх хөтмэн урамтай